Ээжээ би ирлээ. Үе. Яна хулгайч. Хүй хулгайч. Энд настай хүний гэр. Оо энэ мө. Ганц зөв. Яаж юм бэ гэж та? Хаагва над зүгэн дотроо юу хийсэн? Яаж явна вэ? Яасан би ямар ээжгээс юм аваад тэгээд хатам ээж ихргөө зөөх гэдэг байгаа шүү дээ. Юу гинэ? Ээжихээс юм хум аваад хатам ээжих рүү зөөх гээд байгаа биштэй гинүү. За энэ сүртэй юм дээ. Хатам ээжсэн дүү яах гэж хэлчихээ буцаагаал тавьчих л та. Буцаад баримт нь тавь. Би хэлдэг шүү. Би энэ ээжийг нэг альтайхан шиг амьдруулах гээд орон гэрийн нөгөөд нь татахыг таагүй авцарсан хамаг амиг гэрлөгөө зөөчт юм биш. Түүгээ яах гэж хэлчихээд юм. Энийн энэ байж байгаа тариас үсгэж хүүе. Гү чи орооч наана. Юугаас татгаа юм бэ? Уйлаад байгаа мó инээгээд байгаа мó энийн тариас үсгийг хараач. Яа. Буцаа сайн байна уу? Сайн уу хчээ. Чи намайг таньж гин үү? Таньж гинэ хчээ. Чаавастай энүүний энэ байгаа тариас үс. Гү чи одоо ууцсан юм уу? Ууцсан юм уу? Яс ядаргаатай юм би орж ирэхэд ууц юм уу тэгээд тэр чи ямар ч ажиллах юм уу? Тийм маялаад эйш. Ихчээ та зөөл. Ихчээ. Яасан? Дүүний ганц юм гуя. Тэгээ гуугаач. За ганц юм. Гуугаачтай би юу гэдгийг яаж мэдчихэд юу юм? Гуугаад л штэ ганц юм. Юу юм бэ? Би юу гэдгийг мэдэхгүй юм чи юу ч байгаа бэлээ яаж? Хэлээд штэ ганц юм гэдэг хчээ. Гэтэ гуугаачтай ямар тэгсэн. Юу ч ойлгохгүй ганц юм ээ хчээ энэ орда. Оо энэ бити маялаад байгаа чи зүгээр. За. Би та хоёр хэлдэг шүү. Ихчээ. Яасан? Сая хэвээр гадаа Улаанбаатар тэр чигээр битүү удаа. Хөөе өртөө таагүй одоо л нэг юм утаа энэ трийг ойлгож гин үү? Манай Монгол дэлхийн талын эзлээгүй нь болсон. Яаж юм? Эзэлсэн бол дэлхийн талд нь битүү удаа баа. Энэ тэрних их юм санаа зовж гинтэй. Чамаар дотор гэж. Хөөе, уус төрч яах вэ? Өчтөр би таныг нэг үсээд суулгаад нэг хідэн төгрөг гэсэн яасан? Ахын нэр хөнгөн засуулчаа да. Юу гинэ? Хөнгөн засуулцсан. Яа засуулсан үс юм уу? Тий, манай нөгөө нэг үсчин чи юм нөгөө нэг захалгаан дээр аюугүй муусан байхгүй. Захалгаа жоохон дутуу хийгээд тэр тал дээр би анхаар хичээд байгаа байхгүй. Яа. Инүүний энэ үсийг хартаа бүр нэг нэг үнсий та. Ахын тоо. Ахтаа нэг 2000 төгрөг өгөөч. 2000 төгрөг өгөөч гэдэг юм. За чи 2000 төгрөгөөр яах гээ? Модуу нөгөө нэг зөрөг цэцгийн хамттай 10 буудан шүүс авч явах га та. Хөөрхийдээ ивэ. Бас эрүүл мэндэд анхаардаг болцсон юм уу? Уулгийг өөш 2000 юм. Бити мөнгө. Наад чи пи уух гээд байна. Юу яриад байгаа юм бэ? Сонсолтоо. Зүрх цэцгийн хамттай 10 буудааны шүүс гэдэг байгаа байхгүй юу? За пив чи тэгэж нэрлэлдэн штэ. Чи бити маялаад байгаарай зүгээр. Тэр чи шүүс л шүүс штэ ихчээ. Би та хоёрт хэлдэг шүү. Ээжийг баххан шиг зовоогоор гэж. За. Юу нь бол Оо ээж. миний мохит бүгдээрээ ирээ шивдэ. Ээж хаагур яваад ирж байгаа бэ? Хаагур явах вэ чинь хороо орчоод ирлээ нэг амьд сэрүүнэ харагдахгүй бас халамжийн юмнаас дутчих гадах юм зовлонтой. Йоо. За. Миний хэд яагаа вэ өнөөдөр бүгдээрээ сайхан цуглах чинь. юу ичээ. Та хөл сайтгаар тийшээ суу. Би энэ хавтаа суу хөл муутаагаар. Энэ одоо надаас хөл муутай болчиход байгаа шүү дээ. Яаж Яаж байгаа над хөлчөө. энэ өвдөгний нүд энэ үеэс холиулъя. Яаж байгаа юм? Энэ шингэнг болсон юм шиг байна. Чи өөрөө л уучаа шингийн маргатаар уугаад байдаг үстэй. За ийчээ. Арай шингэнэ уухад тулаагүй. Йоо. За миний хэд яагаа вэ өнөөдөр? Ээжээ. Угд ингээ сайхан цуглаад ирэх чинь. Танд санаа зовоодоо. Яахав? Өнөөдөр сүүчин дуусж байгаа нэг Миний мохон байсгээл мөнгө өгөх юм да миний мохон. Одоо яанавд одоо сараар нь үжүүлэл өдөртөө 20-30 өгөхөөр их хэл мөнгө болно даа. Хэдийг өнгөө. За миний хүү яваад нэг 10 буднаа шүүсээ авч юу. За тэгээ да. Яв. Өнөөдрийн шууд яаж гэх юм? Энэ ах тарыг монхруулаад энэ 10 буданы шүүс гэдэг чи пив гэлтэй бол ээж. Тийм үү? Тий. За яах вэ? Надад тань болдго яваад уу. За баярлалаа ээж. Баярлалаа яваад. Аваад ирээ. Юу? Та энэ ахыг бас нэг энд ирэхлүүлэх юм а бололтой ээж та. Юу ээж. Энэ ямар хөгийн бацаан байна нэрэ. Хэцүү юм бэ? Оо нэрэ хүүтэйгээ цагаан сараар золгоогүй юм байж тээ. Бацар Бацар. За миний да амар байна уу? Амар уу. За баярлаа. Чоо. Шинэ хизэнэ цагаасаар байж Болтой өдрөө болгон золгодог болсон юм а та хоёр. Ичээ. Яста хөгийн бацаа нэрэ би энэ нэрэ зудаа дээр нь гიშгэж төрсөн ах ш. Гიშгчихлээ нэг бүсэг гიშгчдэг байсан юм бацаа. За ахаа би таны төлөө хэлж байна. Яс зовлонтой юм бэ энэ. Яста хөгийн бацаа. Миний мохин л мөнгө өгөх юм да. Яста бурхан шиг охин да. Миний охин бол бацар.
За гандаа явъя. Миний хүү залбираад гандаар. За гандаа. Сунж мөргөө явна ээжээ. За би гандаа орчихё. За нөгөө хөгийн бацаа чи хардсан юм шиг өнөө энэ. Болтой ээж. Арга чи өдрөөс өдөрт ариас атах юм а яах гэдэг юм бэ? Яасан хэцүү юм бэ энэ. Ээжээ. Гом зовлонтой хүүг за энэ гарт мөнгө байхгүй шүү. Байхгүй. Гарт мөнгө байхгүй. Ёстой харуулчих. Гарт мөнгө байхгүй шүү ган зоргоо. За миний хүү. За. Ээжээ. Ганцаа баяглаад өг. Гарт мөнгө байхгүй. Баяглаад. Хичээ эсвэл энэ мөнгө төр өгөхөө бол. Ичээ. Ямар зовлонтой юм Чин бэ? ийдсэн бол гიშгчдэг байжтэй зулаагийн. Яах гэж ингэж байдаг юм бэ? Яа Яач вэ? хөдөө шормос татсан. Хөдөө шормос. Яа бацар байна. За ээжээ. Явсангүй юу? Явсангүй шууд дараа унаад нөө бацаа чи хараад бүлтгнөө л. Хөгийн бацаа. Өтөлж байна. Цагтаа уул давуудаад өдрөө шиддэг Би байх. шиг бацаж ингэж зохиод ингэж авдаг үл. Яасан ч одоо байх. За миний хүү. За. Яг уу яваад ээжтэй нэг сүү тал хоёр аваад тэр мэд. За тгий. Ичээ. Хоёр талх авчих уу? Тэгээ миний За. хүү. Танд хатуу талх аваад өөртөө шингэн талх аа. Тэгээ миний. Ёо, ичээ ер нь хоёр шингэн талх авчих уу? Яах юм? Яг уу таны шүд муу чи шингэнээр нь. За яах юм? Чи зүгээр л тэр шингэн талхаа уу мэд. За. Надаа хатуу талхаа л аваад тэр. Замдаа шингэнэ уучих уу? А? Өөрийнхөө шингэний замдаа. Тэгээ тэг. За ёо. Чи одоо тэ хурдан яваач тий. За. Явж байгаа юм бол. Энд чи эцсийн хурдаараа явж юм ээ дөө. Хөө эрдээ юу нэ. Байж байгаа Зовлонтой хүүхд шүү. Яа бацар байна. За. Йоо. Арай гинтүү юм а ээж За та. яах вэ? Та нар зүгээр намайг үгсний дараа энэ муу гаргаад хайчаараа та нар мэдв Юу үү? яриад Яах гэж та нар юм уу? Чи яах гэж ахыгаа? Чи яах гэж дүүгээ ингэж хийдэг юм? Ер нь хүн муухай гэд хөлөө тайраад хайчдгүй юм шүү та нар битээ хэлж бай та нар. Зүгээр намайг байхгүй болсны айлт нэг ийм хүүхд байдаг юм мэдв үү? Айлын муухайд өөрөө явж байдаг хүн байдаг юм бас заа юу? Харвас тийм байгаа үстэй. Та нарын сайн сайхан явж байгаа чи энэ хүүтэй холбоотой шүү. А? Харвас ингээд юм үүрж байгаа юм шиг явж байгаа үстэй ингээд. Зовлон хамаг юм өөрөө явж байгаа наадах юм чи. Болооч дээ. Та одоо нэг ганцхан хүүтэй юм шиг ахыг ингээл дандаа эрхлүүлэх юм. Бид хоёр ч таны хүүхчтэй. Бид хоёр юу яац юм? Та хоёр сайн сайхан л яваа шүү дээ. Энэ мод бас нэг харж хандчих. Сургууль соёлд оруулаагүй бас миний буруу бас энийг. За би нэг жоох яарч явна. Нэрэ хадам ээж танд мэд үргэсэн. За. Хадам ээж танаас нэг хитэн дүүрэг зээлсэн юм уу? Аа. За тэрийг цайруулчаарай. За. Ойрд бо хадам ээж минь жоох ядраадах шиг байна. Гайгүй амралт зөвлөөл судалж байгаа ээж. Тэг юу. Хадмыгаа нэг сайхан амралтанд явуулчих да. Уулч би одоо мөнгөтэй болох гэж байгаа л доо нэг бизнес эхэлж байгаа. Уг нь мөнгөтэй болчихоо да. Өөрийнхөө спорт загварын машиныг аваад ээжигээ суулгаад яа дуугийн нэргүүлээл хотын гужигдаа дахиад явах юм. Юу нэг зүгээр шууд нисдэг тэрийг аваад тэгээд ээжигээ суулгаад хүмүүсийг дээрээс ой гэдэг. Юу зүгээр шууд зай удлаж аваад далаа дээр ээжтэйгээ яа зугаалаад 5 оцтой буудлын хамгийн дээд авахт нь их нэртэйгээ ээжтэйгээ яа тахтан дээр далаа ширтэл байж юмсан да. Ичитэйгээ юу? Гүй хадам ээжтэйгээ. За. Оо, нэрэ өнөөдөр хадам ээжийг би тархлаар очиж авна гэж хэлсэн байхгүй юу? Өнөөдөр хадам ээжид төрсөн өдөр болж байгаа. Би нэг тост авчиж өгнө гэж хэлсэн. Шуу хадам ээж баярлах байх та. Хацгар хүргэн хадамсаг гэж манай хүүгээс гарсан бах оо энэ. Яг Энэ үг бол манай хотон хүү манай хүүтэй холбоотой. Хадмаа харгаараа зүгээр хацгнаад алга. Ингээ хацгнаад алга болох. Хачин нэг тийм үг байдаг штэ. Хүүтэй хүн хөдөө хонж, охинтой хүн ордон тонноо гэж аа. яг үнэ. Наад чи намайг завханд бүр хөдөө майхан тоноулсан ш надад чи. Тэг тийм Тэштэй. үү. Яг ингээд амьдрал дээр батлагдчихж байгаа байхгүй. Тэгтэл би яаж Эви ийгэж. миний охин тэгэхэд муу ичээргээл юм зөөх. Ер нь ингэдэг юм байна. Хүүхдүүд гэрээсээ юм авч яваад байдаг юм байна. Охин хүүхдүүд гэртээ юм зөөж авчираад байдаг юм байна. Миний охин бол байнга л юм зөөх юм даа гэрэл. Одоо болно шүү. Яасан бэ? Одоо болно эрт. Чи одоо гэрлүүгээ юм зөөсөөр хагаад эртээд нөхөр чи орж ичээд манайхыг харснаа юу вэ? Энд чи баг манайх байж тээ гэдэгсэн шүү. Арай л зөөсөн би. Нэрээ яг манах шиг болцсон байж тээ. Яана ээж. Одоо болно. Одоо юу хөө зүгээр аа? Одоо надад тэр хувц сунраа өгдөгөө баяг. Би зүгээр дээл тэрлэгтэйгээ ингээ хорвоог туулчих. Эртээ чиний нөгөө өгсөн урт шүү би чи өмсөд ороод тий чи ороогоод малгааг чин тавьсан бай чи нөхөр чи араас андуурч тэврээд балаа. Эцэн гэж хоёулаа. Уу ядчаа чихэн дээр хагад бүр бай. Ястаа нэрэ хоёулаа хоёр тийшээ өвсрээд бид хоёр чи шившгээ юм болсон базар байна. Юу хөө одоо мэдв үү?
Яана бүр иччлээ Одоо ээжээ. янз бүрийн битээ өг. За, за, Одоо хэрэггүй. Чи надад нэг бор таавч өгсөн шүү дээ. Танаа хүний юм гээд. Тэ нэг бор углааш өгсөн. Тэ тэр чи өмсч жагаад их гайхмаар. Тэр чи ган зөрөгт өгсөн. Ган зөрөг чи гашаа машаага цэвэрлээд нилээ муутгаад баг улан муудаад улгүй болдгийн даваан дээр адиад өгөөд. За, Адиа чи баг улгүй болцсон байхад нь бас нэг хүн авсан гэж байгаа шүү дээ бас. айдиагаас уу? Адиагийн доор бас нэг хүн байна гэж боддоо чи. Айдигийн доор ямар хүм Гэцүү байна энэ хүн. өнөөдрөөс солигдчихлоо. Харин. За ээж би өнөөдрөөсөө миний хувьд айгу чухал өдөр За, байна. юу Би нөө жолооны курст яваад байгаа шүү дээ. За, тийм. Өнөөдөр шалгалт аавна гинэ. За. За та тэгээд нэг хүний ээж хүн шиг миний хойноос сайхан сүү сайлаа өргөөд бурхнаас гуйгаад ер нь ээж хүн үр хүүхдүүдийн төлөө ингээд сайхан үг амнаасаа гаргаад байхаар үр хүүхд нь сайхан явдаг гэж. Өөр хүүхдүүд нь өөрсдөө сайн сайхан явах хэрэгтэй мэдв. Хүүхдүүд нь муу яваад байхаар ээж нь бурхны гуйлагч нь болчдөг гэж байгаа шүү дээ. Юу гэж байгаа юм? Юу гэдэг бурхнаас бурхан минь хүүхдийн минь гэдэг бурхан минь ингээ бурхан багш энэ нэг та ядаргаатаа чавхан дандаа юм гуйж байгаа ядаргаатаа гэж бурхан дагаад гуйлах хийгээ явдаг гэж байгаа байхгүй юу? Бүр бурхантай уулзсан юм шиг л юм ярих ээж зүгээр. Өөрсдөө сайн сайхан яваа мэдв. За, Ер нь ойлголоо. ижигээ сайхан бодож яв. Ижигээ бодож яваа хүний ажил үс дандаа бүтэж явдаг юм шүү дээ. Тийм Ойлгоо. Янз бүрийн майн мэгзэн мурд тарин марин чэйжлээд хэрэггүй. За. Машин тэрэг аюул ороод ирлээ. За чи бод машин ороод ирвэл ээжээ гэж холдно үсттэй чи. Тэгэн үсттэй чи. Тэгнь. Тэгэхэд л машин ороод арьяа бол умдари дүүрээд пат гэж мөргүүлнэ шүү. Тийм аюултай. Дээрээс юм орж ирлээ ээжээ гэж холдно үсттэй. Тэгвэл арьяа бол умдари дүүрээд пат байхгүй. Нэр ээж юм урт өгнүүд хийлж амжихгүй юм бэ тий? Амжихгүй штэ. Ээжээ гэдэг чинь их богино мундаг тарин шүү дээ. Ээжээ. Ер За, нь за. богино өгчих хэрэгтэй гэж байгаа Тийм шүү дээ бэ. миний хүү. Чи мэдгүй Япончуудаа Монголчууд байлдахдаа богино үгээр ялсан штэ. Тийм үү? Өөдөөдөөс их буга цэнэглээд Япон Монгол хоёр өөдөөдөөс Японууд чинь нүхээр хараад ариката камарата генерата кодара мак гэж яг манайхан бол шууд чаа. Тэгээ ялсан юм штэ. Ээж нэрээ түүхийг хүртэл айгүй сайн. За. Ээж одоо 30 минутын дараа шалгалт эхэлнэ. За. Нэг олтойгоо шиг сүү сайлаа өргөөрэй заа За юу. сүү өргөнэ. Одоо яан вэ? Сүү өргөнө гэхээр одоо буух гэсээр байтал нэг 30 минут нь болно. Энэ өндөр байшингаас нь энэ тагтан дээрээс л өргөхөөстэй бацар байна. Одоо яан вэ? Эндээс ингээ сүү өргөхөөр доод хүүхдүүд машин дээр сүү асглаа гэж загнаад байна. Яамар ч юм дээ энэ орон сууцсан ч гитцүү юм аа, гитцүү юм. За ямар ч байсан тэгээд хүүхд юм байна. Чи өөрөө холтой машина заа юу чи? Гоц чи. Чи настай хүнийг чи юу вэ? Чиний ажил ус бүтэх юм уу? Чи гогшуунийг ингээд чи шалгалтаа унан яан вэ? Нүдний булаа юу хэлч вэ? Сүүн дууслаа ганц тусал бацар байна. Миний охин тэнц. За болоо. Бацар. Гүн зөнж дуусах юм аа. Ямар зовлонтой. Буян бото сүрэх. Тэгэхээр хүүхдүүдийн машин дээр тусаалаа гэд өөдөөс загнаад байх. Яадаг чорвоо юм дээ энэ орон сууцанд. Йоо заа нэг ганц цаг туг хийгээдгээ. Одоо нэг унтаа тавбал тэгээд үдээс хойш би ямар амгалан байт. Нас явгаарч дорхноо унтах юм дөө. За. Бацар юу вэ? Би бурхны илч бай. Хэн гэвэ? Чи юу вэ? Шоулийн сүмийн багш шиг малгаагүй өвлийн өвгөө ороод ирвүү чи. Би бурхны илч бай. Бацар байна. Хэдийгээр таны буян заяа амьд явах хугацаа дуусах болоогүй ч би таныг авч явахаас өөр арга алга. Яагаа вэ? Учир нь гэвэл сүүлийн хэдэн жил танаа хүүхдүүд ээжээ би танд хайртай гэдэг үгийг хэлэлгүй удлаа. Тийм учраас яг одоо би таныг авч явах болно. Надад Явцгаая. та ойлгоорой. Зарим хүүхдүүд манаас амьдралд хөлөө олоогүй л явна. Та надад нэг боломж өгөөч те. Би гойж байна. Би танд нэг боломж олгоё. Маа. Энэ 10 аллагныхаа утанд хийгээрэй.
Өнөөдөр нар жаргахаас өмнө танаа хүүхдүүд ээжээ би танд хайртай гэдэг үгийг чин сэтгэлээсээ хэлэх юм бол би таныг үлдээе. Өнөөдрийн нар 19 цаг 30 минутанд жаргана. А гэхдээ та хүүхдүүдтэй тэр үгийг огтхонд сануулж хэлж болохгүй. Ойлгов уу? Өнөөдрийн нар 19 цаг 30 минутанд жаргана. Ээжээ би танд хайртай гэдэг үгийг чин сэтгэлээсээ хэлэх ёстой. Бацраа. Ямар актер зүйдвэж. Бараг бодит юм шиг энэ чинь юу вэ? Хэн гарн дээр буудаа байж та өнгийн буудаа. Бацраа. Хөө энэ чинь юу вэ? Жинхэнэ юм биш үү энэ чинь? Яа алт наран жаргалаа. Одоо яа вэ? За байж. Ойрхноор За. Хадамжиг гэртүүргээд өчлөө. би миний мөнхөө ороод ирлээ. Нүг хадамжиг нэг амралтын уулыг ярьжсэн шүү дээ. За, тий. Тэгээ хэлсэн чи өнөөдөр шууд явчих гинэ. За. Танаад нэг аяны сандал өгдөг те. Тэр чи аваад тий. Бацраа яа вэ? Миний хөө. Та ямар аялцгуулгаар явах юм биш те. Тийм ээ. Миний хөө. Мадмын хөл гараа. Ичидээ хэлэх юм байна уу миний хөө? Ичидээ хэлье гэж бодоод байгаа юм байна уу одоо? Ичидээ хэлэх юм байна уу миний хөө? Уулч нэг юм байгаа л та. Та хэлээрэй миний хөө хэл. Хэл миний хөө. Би бол хадамдаа хэлж чадахгүй. Одоо тэгэндээ. Одоо ингээл хамгийн ихнийх нь хэлчихэж байгаа юм да. Ээжтэй би бол шууд хэл хэллээ. миний хөө. За хэл миний хөө. Ээжээ. За хэлчих миний хөө. Энэ миний сэтгэлийн үг За шүү. хэлээ миний хөө. Ээжээ. Хаа. Би өлсөд байх юм аа. Хөөе. Одоо хадминда гизүү байдаг байлгүй те. Ичидэгөрөө ирээд хоолунд идчихээ миний хөө. За миний хөө. Хэлэх юм байна уу миний хөө? Хадам хадаа үлээж байгаа. Хадам хадаа үлээж байгаа. Би явлаа. Яа нэ одоо. За вэц яа нэ. Ээж. Хөөе миний Ээж. Яста гоё юм боллоо. За. Очоо шууд шалгалтандаа нэгээрээ тэнцлээ. Би чи бүр наашаас хар ичээрэгүүгээд ойртой бас танд хэлээгүй сэтгэлийнхаа үгийг салга. Хэлий гэж За, бодоод хэлэх яа миний хүү. гүрэдэрлээ штэ ээж. За. Би чинь таныхаа бүүэн дүг сонсч үссэн болохоор сэтгэл минь зөөлхөн байдгийм. Одоо тийм. Бүлээн сүгийг чинь залгиж үссэн болохоор нулимс минь ойрхон байдгийм. Ээж би шин таньдаа залбирая. За миний өөр хэлэх юм байна уу чи те? Та бол супер ээж. Та бол гайхалтай. Та бол nice. Та бол Одоо минь хэлээд ажилдаа энэ чинь цаг яваад байна штэ энэ чинь. та надад яасан бууз тавьчихсан байгаа мó? Гүү. Бууз тавиагүй миний хэлэх юм байна уу бодогдоод байгаа юм. Ээж нэр байгаа штэ. За юу юм? Би нэрээ энийг танд хэлье гэж их бодсон юм а. Эмэгтэй хүн чинь ер нь ээжтэйгээ тийм ойр татан байх хэрэгтэй байдаг юм байна л та. Би охноо дөнгөж төрүүлчээд эмнэлгийн орон дээр байж хахад эмч миний охныг авцарч өгөөд би тэгэхэд нулимс бэлмэр гэж урсаад л би таныг бодсон ээж 3 хүүхэд гаргасан ямар гүргэр ээж вэ гэж. Тэгээд та бас айгу дивчээртэй. За. Тэгээд та дээрээс нь бас айгу тийм хатуужилтай. За миний Тий. өөр хэлэх юм байна уу? Ичидээ хэлэх юм байвал хэлээд Өөр ажлаа. юу ах? Ээж. Аа. Байна. За хэл миний. Та өнөөрөө миний охныг харж байгаа ч. Би юу? Тий. За тэгээ. Би нөгөө жалааны курсынхантайгаа асууж За миний өөр хэлж ярих юм байна уу? Ичидээ хэлээрэй миний охин. За. Ичи. Та ямар мэдрэмжтэй юм бэ? Яас миний охин. Би яг танд нэг юм хэлэх гээд бас хэлж За чадахгүй байгаа байхгүй юу? За Ойрын өдрөд. хэлээрэй миний охин. Тэгээд ер нь миний насны хүн чинь бас ээжтэй хэлэхэд эвгүй байдаг юм байна. За. Манай найз нар бол бүгдээрээ л ээжтэй хэлдэг юм байлээ. Тэгнэ бодоод хэлэх Тий, юм. тэгээд ээжээ. За. Би чинь таньда сайхан охин ч нэлээд тийм Мөн ээ. байлгүй яа тийм за хэл миний охин. Ээжээ та надад төрийн зээл аваад өгч. За амьд байвал би аваад өгөмц мэд үү? Их гоё сэтгэл их гоё онгоо. Өөр хэлэх юм байна уу? Миний ээж хөөрхөн. Чи яан одоо хэдхэн минут үлдлээ. Одоо яа итавэц. Цавэц. Ямар ч байсан. Сайн уу хоо? За би тэгэхэд дангу. Энэ бас хажуугаар нь юу чивдээ чи чинь. Яах гээд ороод ирдэг юм бэ чи чинь? Яахав те би ч бас нэг хот хөдөө нэг халтууранд явж байгаад ирлээ нэг ойрд орж ирсэнгүүгээд ороод гарыг гэж бодлоо. Яаси. Орон нутагт хүн зөөгөөд. Айдыг хүн зөөгөөд хөө. Машинтай. Тий. Чи нэг зар мараа нэг айтайхан тавь. Би бас нэг хэл бичгийн багш байсан хүн. Надаар үг үсгийн алдаагаа засуул мэдвэ? Юу гцэн бай? Тэр юу гэж байгаа? Хөвсгөл рүү жижиг юу гэж байгаа? Жижиг тэр хүн авч явна гэж байна. Жижиг тэнэг хүн авч явна гэсэн байлээ ш. Оо хөөхий. Тэр завхан руу 23 гэдэг нь юу гэж байгаа? 23 мянгаар хүн авч явна. 23 мянган хүн аваа явна гэсэн байлээ. Оо, ба. Тэргээ зас чанзал. За одоо тэгээд Энэ явж. хөгшин үнийг одоо машин барихлаар хүмүүс их дээрлэх юм аа. За юу гэж байна? Яахав те нэг колонк ороод бензин авсан чинь нөгөө түгээг үрийн хүүхдэн тэгнэ. Баримтаа авъя миний хөгс. Цонхон дээр очиж авъя гинэ. За. Тэгэхээр би одоо маргааш бүр өшөөгөө авъя гэж бод. Юу гэж байгаа? Яг та мөнгө авъя гэхаа гэхлээр
Гэрт очиад авах гэж. Яах гэж? Яадгийг. Битээ Битээ хүүхдүүдтэй тэгж бай. Одоо явж үз. Үгүй чи яагаад хүн хөөгөөд байгаа юм битээ? Одоо яваад алилтаа гэж чи. Би чамд бас нэг сэтгэлийн үгээ хэлье гэж бодож байна. Юу юм те? Үгүй яах вэ энэ? Чи тэр одоо насны эцэснийг аяг цайгаа хувааж уул юу юм бэ дээ хоо. Би ч нүгэн чамд хайртай юм байгаа юм ч дээ. За энэ янаг амарг юм хамаагүй. За явж үзээ. Яагаад хүн хөөгөөд байгаа юм битээ Чи чи? итгэхгүй дээ. Өнөөдөр бурхан бууж ирээд баг тэгээд надад тэгсэн. Хүүхдүүд чинь чин сэтгэлээсээ ээжээ би танд хайртай гэдэг үгийг хэлээгүй удсан байна. Тийм учраас өнөөдөр нар жарахаас өмнө одоо хэлэхгүй бол намайг аваад явна гэсэн дэшегээ. Тэгээд тэр хүүхдүүдэд хэлж байгаад хэлүүлчихэж дээ. Өөрөө сануулж болохгүй гэсэн. Оо хөөхий заавал. За тэгвэл би хэлээд хий заяа. За, тэг. Би тууд хэлээ туулыг аваад ирээ. Тэгээ. Туулаар хоёулаа хэлүүлээ заяа. Тэг. Би туулыг одоо аваад ирээ. Одоо анчих юм уу да хөөрхи одоо ганц минут хүрэхтэй өгөөтэй үнтлээ дээ хөөрхи. За одоо яах вэ те? Тэгээ. Ёо. За энэ найдваргүй. Эвидээ миний мохоо одоо. Яамар чимдээ мохоогээ одоо. Миний хоо. Ээж нь одоо ингэж эвидээ. Надаас хойш миний хөө мотоод их чигээ бараатаарай. Ганц өргөн айлд байгаа хэцүү шүү. Туул их чигээл бараацсан дээр шүү миний хөө. Ээж нь яах вэ? Ээж нь яах? Буйнтон би засч тийм гэсэн тэгээд сайхан засч яагаад явчихнаа ээж. Миний хөө ээжийнхээ араас битгий их уйлаарай. Ээж нэг зовдөг юм гэсэн шүү хөө минь. Миний хөө ч ухаантай. Ичээ. Би танд хайртай. Миний хөө сая юугүй? Миний хөө сая нэг үг хэлсэндээ сэтгэлээсээ алив дахиад хэлдэ. Элэхгүй. Даски. Миний хөө сая хэлсэн юм шүү дээ. Өөрөө хэлсэн. Миний хөө та хэлчих. Та миний хөө хэлчих. Изэбитлаач үнтэй. Миний хөө юуг нэ дахиад хэл. Изэбитлаалтаа. Энэ ойлгож байгаа бол эдэн байчаа. Энэ ойлгож байгаа байгаа. Миний хөө нэг бие цэгцэлж байгаад нэг сайхан хэлээд тэ ичидэ. Ичээ. Хөө багчаарахгүй. Ичээ. Би танд хайртай. Ичээ. Би танд маш их хайртай. Ичээ би нүгэ би танд өдрөөлөө. Ичээ. Би нүгэ бүхнийг сонслох хамгийн чангаар хэлмээр нээж. Би танд хайртай. Миний хөө суугч өссөн болохоор эвидээ ухаантай шүнд суугаар өдөлээд ичигээ явахын үед сайн хүн байл шүү. Сүнс минь амарч өгөхгүй шүү ээж. Сайж. Ухаантай миний хөө. Ичээ. Би танд энэ үгийг хизээж хармахгүй. Энэ үгийг би танаас хизээж хармахгүй. Ичээ би танд хайртай. Ичээ. Би танд маш их. Би хамгийн чангараа өртмөр.